Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Зардал удирдлагын бүртгэлтэй холбоотой дараагийн сэдв явж байна. Мастер төсөв гэж. Мастер төсөв. За тэгэхээр төсөв гэдэг нь өөрөө тодорхой хугацааг хамардаг. За мөн дээрээс нь санхүүгийн болон бусад нөөцийг хэрхэн олж авах, за түүнийг хэрхэн зарцуулах талаар тоогоор илэрхийлсэн дэлгэрэнгүй төлөвлөгөө гэж төсвийг тодорхойлсон байдаг. За тэгээд энэ төсөв бэлтгэхийн үйл ажиллагаа бид нар төсөв боловсруулалт гэж хэлдэг. За компаниуд ашгаа бодож, за ашигын зорилтоо бодож энэ төсөв боловсруулдаг. За тэр утгаараа мастер төсвийг бид нар ашигын төлөвлөлт гэж бас нэрлэж болдог юм аа гэж. За тэгэхээр мастер төсвийн бүрэлдэхүүнийг харвал нэг нь нөгөөгөөсөө хамаарсан бие даасан олон төсвүүдээс бүрддэг гэдгийг энэс харах боломжтой байна. Тэгэхээр мастер төсөв бэлтгэхийн тулд эхний ээлжинд энэ борлуулалтын төсвийг бэлтгэдэг. Тэр борлуулах тоо хэмжээгээ тодорхойлсны дараа бид нар үйлдвэрлэлийн төсөв, за үйлдвэрлэлийн төсвөөс хамаараад цаашаага шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын төсвүүд, за мөн дээрээс нь энэ үйлдвэрлэлийн төсөвтэй хамааралтай бүтээгдэхүүний эцсийн үйлдвэрлэлийн төсөв, за борлуулалтын төсвөөс цаашлаад бид нар борлуулалт удирдлагатай холбоотой, за ерөнхий удирдлагын зардлын төсөв бэлтгэж болно. За тэгэхээр борлуулалт удирдлагын төсөв, дээрээс нь энэ үйлдвэрлэл, борлуулалт, шууд материал, хөдөлмөр үндэстэй холбоотой төсвүүдээс бид нар мөнгө хөрөнгийн төсөв бол бэлтгэх юм байна. За эдгээр төсвүүдийг ашиглаад бид нар цаашаага төсвөлсөн орлогын тайлан бэлтгэх юм байна. Мөн дээрээс нь төсвөлсөн санхүүгийн байдлын тайлан буюу балансаа бэлтгэх юм байна гэж. Тэгэхээр эдгээр бүх төсвүүдийг бид нар энэ хичээл дээрээ үзнэ гэж ойлгох нь шүү, тийм ээ. За тэгэхээр эхний төсөв бол борлуулалтын төсөв байгаа. Тэгэхээр борлуулалтын төсвийг бэлтгэхийн тулд хамгийн ихэнд борлуулалтын таамаглалыг бол компани бэлтгэх шаардлагатай байдаг. Борлуулалтын таамаг. За тэгэхээр энэ борлуулалтын төсөв нь өөрөө мастер төсвийн бусад бүрэлдэхүүн төсвийг боловсруулах үндэслэл болдог учраас зах зээлийн судалгаанууд сайн хийж өгөх ёстой юм аа гэж. Тэгээд зах зээлийн судалгаа сайн хийж бид нар борлуулалтын тоогоо зөв таамаглаж чадна. Борлуулалтын үнээ зөв таамаглаж чадна гэсэн үг. Тэгээд зөв үн болон тоогоо таамаглаж чадсан юм чинь нийт борлуулалтын орлогын хэмжээгээ таамаглаж болно гэсэн үг. За тэгэхээр борлуулалтын төсөвтэй холбоотой мэдээлэлүүд өгсөн байна. За ABV гэдэг компани байгаа. За энэ компани 6 сарын 30-наар тасалбар болгоод улирлын төсөв бэлтгэж байгаа юм байна гэж. За тэгээд энэ компани эх 5 сарын төсвөлсөн борлуулалт гэдэг. За нөгөө 3 сард гаргасан төсөв байгаа юм шиг байна, тийм. Тэгэхээр 4 сар, 5 сар, 6 сар, 7 сар, 8 саруудад нийтдээ эдгээр нэгжийг борлуулнаа гэдэг борлуулалтын таамаглалыг гаргаад ирсэн гэсэн үг, тийм. Зах зээлээ судалж байгаад эрэлтээ үндэслээд энэ таамаглалаа гаргаад ирсэн гэсэн үг. За мөн дээрээс нь нэгжийн борлуулалтын үнийг 10 төгрөг гэж тооцоолсон байгаа юм байна гэж. За ингээд бид нар борлуулалтын төсвөө бэлтгэх юм болов. За бид нар 6 сарын 30-наар тасалбар болгож байгаа 3 сарын төсөв бол бэлтгэж байгаа шүү манайхаа. 3 сар. Өөрөөр хэлэх юм бол энэ 4 сар, 5 сар, 6 сарын дүнг ашиглаад өөрөөр хэлэх юм бол нэг улирлын төсөв бэлтгэж байгаа. Тэгэхээр мастер төсвийн хамгийн ихний бүрэлдэхүүн бол энэ борлуулалтын төсөв байгаа. Борлуулалтын таамаглалаа бид нэр бэлтгээд
борлуулалтын төсөв бэлтгэж гин гэсэн үг. За тэгэхээр саяны таамаглал дээрээс үндэслээд энэ нэгжүүд бол байгаа тий 20,000, 50,000, 30,000. За нийтдээ улирлын хэмжээнд 100,000 нэгж бүтээгдэхүүн борлуулнаа гэд таамаглаж байгаа юм байна. Нэгжийн борлуулалтын үнийг 10 гэж таамаглаж байгаа. За ингээд харвал 4-р сард бид нэр 200,000 төгрөгийн борлуулалтын орлого олох юм байна. 5-р сард 500,000 төгрөгийн борлуулалтын орлого олох юм байна. 6-р сард 300,000 төгрөгийн борлуулалтын орлого олох юм байна. За өөрөөр хэлэх юм бол энэ улирлын туршид нийтдээ компани борлуулалтын орлого нь 1 сая байна гэд компани таамаглаж байгаа юм байна. Таамаглаж байгаа юм байна. Тэгэхээр бусад төсөв бэлтгэх үндэслэл болдог учраас энэ төсвийг хамгийн ихэнд маш сайн тооцоолчих юм бол бидний нөгөө ашиг гэдэг зүйл маань бодит байдалтай илүү ойрхон очноо гэдэг зүйлийг бол хэлж байгаа шүү. За тэгээд цаашаагаа явж байгаа. За тэгэхээр борлуулалтын төсөв бэлтгэх явцад энэ борлуулалттай холбоотой авлага үүсдэг асуудал байна. За тэр авлагаас тодорхой хэмжээний нөгөө цуглуулалт хийгдэг асуудал. За зарим номнууд дээр авлага цуглуулалтын төсөв гэж байгаад байгаа. За эсвэл мөнгөн цуглуулга. За мөнгөн орлогын хуваарьч гэдэг юм уу. За тиймэрхүү нэртэй зүйлс явж байгаа. Хамгийн гол зүйл нь зээлийн борлуулалт хийж байгаа. Авлага үүсэж байгаа. Авлага үүсэж байгаа. За тэр авлагаа авж байгаа л гэж ойлгох нь шүү дээ. Тэр авлага цуглуулалтын төсөв ч юм уу эсвэл авлага цуглуулалтын хуваарь гэж бид нэр ойлгож болно гэж. Тэгэхээр бидний ABV гэдэг компани жишээн дээр үзэх юм бол за бүх борлуулалтаа зээлэр хийдэг юм байна. Компани. За зээлэр борлуулалт хийчээд тухайн борлуулалт хийсэн сардаа авлагын 70%-ийг цуглуулдаг юм байна. Харин үлдсэн 30%-ийг дараагийн сард нь авдаг. За мөн дээрээс нь 3 сарын 31-ний дансны авлага үлдэгдэл 30,000 төгрөг байна гэж. За энэ бол 4 сарын 1-ний авлага ихний үлдэгдэл гэсэн үг тийм. Тэгэхээр энэ 3 сарын 31-ний авлагыг 4 сард бол бүрэн цуглуулнаа гэд таамаглаж байгаа юм байна. За тэгээд авлага цуглуулалтаа бид нэр тооцоолоод үзэх юм бол за 3 сарын 31-нд компани авлага 30,000 байсан. За энэ 30,000-аа цуглуулж байгаа юм байна гэж. Энэ 4 сардаа цуглуулсан. 4 сардаа цуглуулсан. За мөн дээрээс нь бид нэр борлуулалтын төсвөөс за энэ борлуулалтын төсвөөс 4, 5, 6 сарын борлуулалтын орлогын таамаглалаа бид нэр харж болж байгаа. Тэгэхээр 4 сарын борлуулалт 200,000 төгрөг байгаа юм байна. Тэгэхээр борлуулалт хийж байгаа сардаа буюу 4 сардаа энэ 200,000-ын 70% буюу 140,000-ыг цуглуулж байна. Цуглуулж байна. За үлдсэн 30%-ийг дараагийн сар буюу 5 сар цуглуулж байна гэдгийг эндээс харах боломжтой байна тийм. Тэр борлуулалтын төсөв бэлтгэхтэй холбогдоод тухайн борлуулалтаас үүсэж байгаа авлагыг цуглуулж байгаа. Энэ цуглуулалтын хуваарийг бол заавал бэлтгэх шаардлагатай юм аа гэж тийм ээ. За 4 сарын борлуулалтын тэр авлагаа цуглуулж байгаа тооцоолыг бол хийлээ. За цаашаага 5 сарын борлуулалт. Тэр 5 сарын борлуулалт гэсэн борлуулалтын төсөв дээр байгаа 500,000 төгрөгийн борлуулалт байгаа юм байна. Тэгэхээр борлуулалт хийж байгаа сардаа авлагын 70%-ийг цуглуулдаг гэсэн байна. Тэгэхээр 350,000-ыг 5 сардаа цуглуулна. За үлдсэн 30%-ийг дараагийн сар буюу 6 сардаа цуглуулнаа гэдгийг бол эндээс харж байна. Харж байна. За цаашаага явлаа. Цаашаага явлаа. Тэгэхээр юу асууж ийн гэхээр улиралд нийтдээ хэдэн төгрөгийн авалгаа цуглуулсан бэ гэж асууж байна. Цуглуулсан бэ. Тэгэхээр улирал гэдэг маань өөрөө 4, 5, 6 сар айлж байгаа. Тэр 4, 5, 6 сард нийтдээ хичнээн төгрөгийн авалга цуглуулсан бэ гэж. За хариуг нь харуул 940,000 гэж. За тэр 940,000 яаж гарсан бэ гэдгийг
За үргэлжлээд бидний тооцоололд явж байгаа тийм. Бидний 4-5 сарын борлуулалтын авлага цуглуултыг бол тооцоолсон байгаа шүү дээ. 140, 60, 350, 150 гэдэг. Тэгэхээр 6 сарын борлуулалтын төсөв дээр борлуулалтын орлого нь 300 мянга байгаа байна. Тэгэхээр 300 мянган 70%-ийг 6 сартаа цуглуулна шүү дээ. Цуглуулна. Харин энэ 300 мянгийн 30% чинь яг уу дараачийн сард буюу 7 сард цуглуулна. Тэр 6 сарын 30-наар тасалбар болгож байгаа тайлан дээр дансны авлага нь 300 мянга 30% буюу 90 мянгаар тайлагнаж явна гэсэн үг. За тэгэхээр эндээс харвал компани 4 сарын эхний үлдэгдэл дээр байгаа авлагаа их л цуглуулад 4 сарын борлуулалтын 70%-аа цуглуулад 5 сардаа 4 сарын 30%-ийг цуглуулад за иймэрхүү байдлаар ингэ тооцоолоод нийт дүнгээрээ харвал 940 мянган авлага цуглуулжээ гэж. За сар болгоноор харах юм бол 4 сард 170 мянган авлага цуглуулсан байна. За дебитлээ мөнгө өрөнгө, кредитлээ дансны авлага гэсэн бичлэлд явна гэсэн үг тийм ээ. 5 сардаа 410 мянга байна. 6 сардаа 360 мянга байна. Ингээ нийтдээ 940 мянгаыг цуглуулжээ гэдэг эндээс харах боломжтой байна. Харах боломжтой. За үргэлжлээд. За тэгэхээр бид нэр мастер төсвийн хамгийн ихэнд борлуулалтын төсвөө бэлтгэсэн байна. Тэгэхээр борлуулалтын төсөв дээр үндэслэж бид нар дараачийн төсөв буюу үйлдвэрлэлийн төсвөө бэлтгэнэ гэж. Үйлдвэрлэлийн төсвөө бэлтгэнэ. Тэр компани удирдлага юу гэж нэхээр дараагийн сарын төсвөлсөн борлуулах нэгжийн 20%-ийг бараа материалын эцсийн үлдэгдлээр үлдээх сонирхолтой байгаа. Мөн дээрээс нь 3 сарын 31-ний гар дээр байгаа барааны хэмжээ 40000 нэгж байгаа. За энэ нөхцөлд үйлдвэрлэлийн төсвийг бэлтгэнэ үү гэж. Үйлдвэрлэлийн төсвийг бэлтгэнэ үү гэж. Тэгэхээр бидний авж байгаа ABV гэдэг компани өөрөө үйлдвэрлэлийн компани явж байгаа шүү манай. Үйлдвэрлэлийн компани. Хэрвээ худалдааны компани байсан бол үйлдвэрлэлийн төсөв биш бараа материалын худалдаа авалтын төсөв гэж тухайн компани бэлтгэж явна гэсэн үг. Тэгэхээр бидний авж байгаа жишээ ABV бол үйлдвэрлэлийн компани учраас үйлдвэрлэлийн төсвийг бэлтгэнэ гэж. За эхлээд. За мэдээж бид нар улирлын тооцоол хийж байгаа тийм 4 сар, 5 сар, 6 сар. За эдгээрийн нийлбэр дүнгээр улирлын дүн бол ингээ харагдаад явж байгаа тийм ээ. Тэр төсвөлсөн борлуулалтын хэмжээ тоогоороо бид борлуулалтын төсөв дээр байгаа. 20 мянган нэгж, 50 мянган нэгж, 30 мянган нэгж нийтдээ улиралд 100 мянган нэгжийг борлуулнаа гэд төсвөлсөн байгаа. Төсвөлсөн байгаа. За үүн дээр шаардлагатай бараа материалын эцсийн үлдэгдлийг нэмж өгнө гэж. Шаардлагатай. Тэгээ шаардлагатай гэдэг нь нөгөө компанид үлдэх ёстой барааны тоо хэмжээ байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ тоог компани удирдлага бол дараагийн сарын төсөвлөж байгаа борлуулалтын 20% гэж. Тэгэхээр 5 сарын төсөвлөж байгаа борлуулалт 50 мянга учраас түүний 20% чинь 10 мянга. Энэ 10 мянга нь өөрөө 4 сарын бараа материалын эцсийн үлдэгдэл болж байна тийм. Эцсийн үлдэгдэл. За тэгэхээр 20 мянгаыг борлуулна 10 мянган үлдэгдэлтэй байх ёстой гэдэг чинь энэ хоёрын нийлбэр дүнгээр нийт хэрэгцээ нь 30 мянга. Нийт хэрэгцээ нь 30 мянга. За тэгвэл нийт хэрэгцээ 30 мянгаас хэрвээ барааны эхний үлдэгдэл байгаа бол түүнийг хасаж өгнө. 4 мянга хаслаа. Тэгэхээр юу гэж нэгээр 26 мянган нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай юм а гэдэг эндээс харах боломжтой. Тэр компани 4 сард 26 мянган нэгжийг үйлдвэрлэж ийж 4 сардаа 20 мянган нэгжийг борлуулнаа гэж. Борлуулнаа гэж. За тэгвэл асуулт асууж байна те. 5 дугаар сарын
шаардлагатай үйлдвэрлэлийн тоо хэмжээ хэдвэ гэж асууж байна. За зөв хариулт нь 46 мянга гэж байна. За тооцоолыг нараа тийм ээ. Тэгэхээр 5 сарын төсөвлөж байгаа борлуулалт 50 мянган гэж байгаа. За үүн дээр шаардлагатай барааны үлдэгдэл бол дараачийн сарын борлуулалтын 20% гэж байгаа учраас 30 мянга 20% чинь 6 мянга болчихж байгаа. Тэгэхээр 5 сарын нийт үйлдвэрлэлийн хэрэгцээ 56 мянга гараад өмнөх сарын эцсийн үлдэгдэл чинь өөрөөр хэлэх юм бол 4 сарын эцсийн үлдэгдэл чинь 5 сарын эхний үлдэгдэл болно. Тэгэхээр 5 дугаар сард бид нар нийтдээ 46 мянган нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай гэдгийг үйлдвэрлэлийн төсвөөс харж байна. За цаашаага бид нар 6 сарын борлуулалтаа бас ингээд харъя тийм ээ. 6 сарын хувьд бид нар төсвөлж байгаа борлуулалт нь 30 мянга байна. Барааны эцсийн үлдэгдэл нь 5 мянга гэж. Тэгэхээр 5 мянга яаж гаргасан бэ гэхээр 7 дугаар сарын төсвөлж байгаа борлуулалт 25 мянга гэж байгаа байна. Бидний борлуулалтын төсвүүдээр байгаа тийм. За тэр дүнгийн 20% чинь 5 мянга болж байна. 5 мянга. Тэгэхээр 6 дугаар сарын хувьд нийт хэрэгцээ 35 мянга. Өмнөх сарын эцсийн үлдэгдэл чинь энэ сарын эхний үлдэгдэл 6 мянга. Тэгэхээр 6 сард нийтдээ 29 мянган нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай байна гэж. Үйлдвэрлэх шаардлагатай байна. Тэгэхээр улирлын нийт дүнгээрээ авч үзэх юм бол 4 5 6. За нийтдээ энэ улиралд 101 мянга нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай байна. За ийм нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж ийж компани төсөвлөж байгаа 100 мянган нэгж бүтээгдэхүүнийг борлуулж чаднаа гэдгийг энэс харах боломжтой байна. Тэгэхээр борлуулалтын төсвөө бэлтгэжиж түүний дараа үйлдвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүний тоо гардаг гэсэн үг. Тэгэхээр борлуулалтын таамаглалаас үйлдвэрлэлийн төсөв бий болно гэсэн үг байна тийм ээ. За тэгэхээр үйлдвэрлэлийн төсөв гарцсан юм чинь за түүний дараа үйлдвэрлэлийн зардлын 3 бүрэлдэхүүн тус бүр дээр төсөв бэлтгэгдэнэ гэж. Өөрөөр хэлэх юм бол үйлдвэрлэлийн төсвөөр бид нар үйлдвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүний тоог бол гаргаад ирсэн байна. Тэгэхээр тэдгээр нэгжтэй холбоотой нөгөө нэгжийн дүнгуудыг үндэслээд шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэлт зардлын төсвүүдийг бэлтгэж явна гэж. За тэгэхээр шууд материалын төсөв эхлээ явж байна. Шууд материалын төсөв. Тэр үйлдвэрлэлийн төсөв дээр үндэслэж хийгдэж байгаа шүү манайхаа. Тэргээ сайн бодно те. Тэгэхээр ABV гэдэг компани нэгж бүтээгдэхүүнд 5 паунд материал ордог юм байна. Тухайн бүтээгдэхүүнд. Тэр паунд гэдэг маань өөрөө за ойролцоогоор нэг 453 грамм тэнцдэг гэж ойлгох нь шүү дээ. Тэгээ 5 паунд гэдэг чинь за нийтдээ 2 кг 250 орчим грамтай тэнцэх юм байна гэсэн үг. За мөн дээрээс нь удирдлага сар бүрийн материалын эцсийн үлдэгдлийг дараа сарын үйлдвэрлэлийн 10%-ийн тэнцүү хэмжээгээр тооцоолдог юм аа. 3 сарын 31-нд буюу 4 сарын эхний үйлдэгдэлд 13 мянган паунд материал байсан гэж. Материалын 1 паундын өртгөн нь 0.4 төгрөг буюу 40 мөнгө байгаа. За хийх зүйл нь шууд материалын төсвийг бэлтгэнэ гэж. За бэлтгэлээ. Тэгэхээр энэ төсвөө бэлтгэхийн тулд бид нар эхлээд үйлдвэрлэх шаардлагатай тоогоо бид нар энэ үйлдвэрлэлийн төсвөөс авч байгаа гэсэн. 26 мянган нэгж, 46 мянган нэгж, 29 мянган нэгж нийтдээ улирлын хэмжээнд 101 мянган нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай гэд үйлдвэрлэлийн төсөвдөр бид нар гаргаад ирсэн байгаа гэсэн. За үүний дараа нэгжид шаардлагах материал нь 5 паунд гэсэн байна. Нэгж бүтээгдэхүүнд 5 паунд материал ордог гэсэн үг. Тэгэхээр тус бүрийн
энэ таваараа үржүүлчих юм бол үйлдвэрлэлд шаардлагатай материалын хэмжээ гараад ирж байна. Өөрөөр хэлэх юм бол 4 сард 26 мянган нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд нийтдээ 130 мянган паунд материал шаарддаг гэсэн үг. Шаарддаг. Харин 5 сард 230 мянган паунд материал шаарддаг гэсэн үг. 6 сард 145 мянган паунд материалыг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оруулна гэсэн үг. За үргэлжлээд. За түүний дараа энэ үйлдвэрлэлийн хэрэгцээн дээр бид нар материалынхаа эцсийн үлдэгдлийг нэмж өгдөг гэж. Тэгэхээр энэ материалын эцсийн үлдэгдэл нь бид нар дараагийн сарын үйлдвэрлэлийн 10% гэсэн байна. Тэгэхээр дараагийн сард бид нар үйлдвэрлэлд 230 мянган паунд материалыг оруулна. Энэ дүнгийн 10% чинь 23 мянга гэсэн. 23 мянга. 4 сард үлдэнэ. За ингээд үйлдвэрлэлийн нийт хэрэгцээгээ тодорхойлох юм бол 153 мянган паунд материал хэрэгтэй. За энэ 153 мянгаас бид нар материалын ихний үлдэгдэл байгаа юу гэсэн чинь байгаа юм байна. Энд 13 мянган нэгж байгаа юм байна. 13 мянган нэгж. Тэгэхээр 153-аас 13 мянган нэгж хасах юм бол худалдаа авах шаардлагатай материалын хэмжээ нь өөрөө 140 мянган паунд материал байна гэсэн үг. 140 мянган паунд материал байна. За цаашаага энэ тооцоололтой холбоотой асуулт нь 5 дугаар сард хичнээн паунд материал худалдаа авсан бэ гэж. За зөв хариултыг харуул 221,500. За үүний тооцоолыг харъя те. Тооцоолыг харуул. За яг саяны 4 сарын тооцоолтой яг адилхан байдлаар тооцно. За нийтдээ 5 сард бид нэр үйлдвэрлэлийн хэрэгцээ бол 230 мянган паунд материал шаардлагатай байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр материалын эцсийн үлдэгдэл нь дараагийн сарын борлуулалтын 10% буюу 14,500 байна. Тэгэхээр нийт хэрэгцээ нь 244,500. Өмнөх сарын материалын үлдэгдэл чинь энэ сарын материалын ихний үлдэгдэл 23 мянга. Хасаад өглөө 5 дугаар сард худалдаа авах шаардлагатай материалын хэмжээ 221,500 паунд байна гэсэн үг. 221,500 паундыг худалдаа авах шаардлагатай. Худалдаж авч ийж бид нэр яг үйлдвэрлэлд оруулаад 5 сарда 46 мянган нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гээд байгаа шүү гэдгээ сайн бодно те. За цаашаага харвал 6 сарын мэдээлэл байгаа тийм. Тэгэхээр 145 мянга байна. За 145 дээр эцсийн үйлдэгдэл нь 11,500 гэдэг нь 7 сарын үйлдвэрлэлийн хэрэгцээний 10%-аар тооцсон байгаа шүү дээ. Тэр 7 сард үйлдвэрлэлд 115 мянган паунд материал шаардлагатай гэсэн. Түүний 10% чи 11,500. Тэгэхээр 6 сарын нийт үйлдвэрлэлийн хэрэгцээ нь за нийт хэрэгцээ бол 156,500. Эхний үйлдэгдлээ хасах юм бол за өмнөх сарын эцсийн үйлдэгдэл чинь энэ сарын эхний үйлдэгдэл. 6 сард бид нэр 142 мянган паунд материалыг худалдаа авах шаардлагатай гэж. Шаардлагатай. За тэгэхээр эндээс харвал бид нар улирлын хэмжээнд буюу 4, 5, 6 сарыг нэгтгэж үзэх юм бол энэ улиралд бид нар 503,500 паунд материалыг гаднаас худалдаад авчих юм бол зорилтод нөгөө үйлдвэрлэлээ хангаж чадах юм байна гэж. 101 мянга бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадна. Тэгэхээр ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол нөгөө борлуулалтын таамаглалаа биелүүлж чадна гэсэн үг шүү дээ. Тэгээ бүгдээрээ хоорондоо холбоотой явж байгаа гэдгийг сайн бодсон шүү манайхаа. За тэгэхээр за бид нар борлуулалтын төсөв дээр авлага цуглуулдаг асуудал байсан.
За тэгэхээр материал худалдаж авахад материалыг зээлээр авдаг асуудал үүснэ. За түүнтэй холбоотой эргүүлээд өрөө төлнө. Өөрөөр хэлбэл мөнгөн зарцуулалт бий бол. За үүнийг бас зарим номдэр мөнгөн зарлагын төсөв гэж бас яриаддаг. Тэр мөнгөн зарцуулалтын төсөв. Яг материалтай холбоотой гэсэн үг тийм. Материалтай холбоотой мөнгөн зарцуулалтыг бэлтгэх шаардлагатай байдаг гэсэн үг. За тэгэхээр ABV компани нэгж материалд 40 мөнгө төлдөг. За тэгээ худалдаа авалт хийсэн сарда 50% төлдөг юм байна. Үлдсэн 50%-ийг дараагийн сард нь төлдөг. 3 сарын 31-ний буюу 4 сарын 1-ний дансны өглөгийн эхний үлдэгдэл нь 12,000 төгрөг байгаа гэж. За ийм нөхцөлд мөнгөн зарцуулгыг бэлтгэнэ үү? Материалын мөнгөн зарцуулалт гэсэн үг шүү дээ. Материалын мөнгөн зарцуулалт. За тэгэхээр 3 сарын 31-нд 12,000 байсан. За энэ 12,000-аа 4 сардаа төлж байгаа юм байна. За үргэлжлээд бид нар 4-р сард нийтдээ 140 мянган паунд материалыг авч байгаа юм байна. Тэгэхээр нэгжид 40 мөнгө төлдөг учраас 56 мянган өр үүссэн гэсэн үг. 56 мянган өр. Тэгэхээр 56 мянган төгрөгийн 50%-ийг яг худалдаа авалт хийсэн сардаа төлж байгаа. 28 мянга. За үлдсэн 50%-ийг дараагийн сард нь буюу 5 сардаа төлж байна гэсэн үг. Төлж байна. За яг үүнтэй адилхан бид нэр тооцоолыг бол цаашаа хийж явна. За тэгэхээр энд асуулт 4 дээр улирлын нийт мөнгөн зарцуулалт хэдвэ гэж. Тэгэхээр 4, 5, 6 ингээд нийлсэн улирлын дүнгээрээ нийтдээ материал авахд бид нар хэдийг төлсөн бэ гэдгийг асуугаад байна. За хариулт нь 185 мянга байна. За үргэлжлээд бид нэр төсвөө харах юм бол за энд харагдаж байна те. 3 сарын 31-ний өрийг 4 сардаа ингээд төлцсөн. За 4 сарын худалдаа авалт бол 56 мянган ингээ 28-28-аар бид төлцсөн. За 5 сарын худалдаа авалт нь 88,600. За түүний 50%-ийг үлдсэн 50%-ийг за 6 сарын худалдаа авалт нь 56,800 байгаа юм байна. Тэгэхээр энэ нөгөө материалын төсөв дээр байгаа худалдаа авах материалын тоо хэмжээ байгаа шүү дээ. Түүнийгээ нэгжийн нэг 40 мөнгөөр үржүүлсэн байгаа дүнгууд гэж ойлгох шүү дээ. За 56,800-ийн 50%-ийг 6 сартаа цуглуулад үлдэгдэл 50% чинь 6 сарын 30-ны дансны өглөгийн эцсийн үлдэгдэл байдлаар бол баланс дээр тайлагнаж явна гэсэн үг. За тэгэхээр эндээс харуул бид нар шууд материалыг авахтай холбоотой 4 сард 40 мянга төлсөн байна. 5 сард 72,300 төлсөн байна. 6 сард 72,700 төлсөн байна. Нийтдээ улирлын хэмжээнд материал авахтай холбоотой нийтдээ 185 мянган төгрөг төлжээ гэдгийг эндээс харах боломжтой. Тэгэхээр зарим номон дээр энэ материал авахтай холбоотой мөнгөн зарлагын төсөв гэж байгаад байгаа. Тэгэхээр материал авахтай холбоотой мөнгөн зарцуулалтын хуваар гэж бас ойлгож болно шүү манайх. За тэгэхээр борлуулалтын төсөв бэлтгэсэн. За түүнийг үндэслээ үйлдвэрлэлийн төсөв бэлтгэсэн. Үйлдвэрлэлийн төсвөө үндэслээ бид нар шууд материалын төсөв мөн дээрээс нь материалыг авахтай холбоотой мөнгөн зарцуулгын хуваарийг бол бэлтгэсэн. За одоо шууд хөдөлмөрийн төсөв явж байна. Шууд хөдөлмөрийн төсөв. За юу гэж нэхэр ABV гэдэг компани нэгж бүтээгдэхүүнд 0.5 цаг буюу 3 минутын шууд хөдөлмөр зарцуулдаг гэж. Тэгэхээр 0.5 цаг гэдэг чинь цаг чинь 60 минуттай учраас үржих юм бол ингээ 3 минут болоод ирж байна те 3 минут. За 1 цагийн үнэлгээ нь 10 төгрөг гэж. За ийм нөхцөлд компани шууд хөдөлмөрийн төсвийг бэлтгэнэ гэж. За тэгэхээр шууд хөдөлмөрийн төсвөө бэлтгэхийн тулд мэдээж үйлдвэрлэх шаардлагатай нэгжийг бид
нэр тодорхойлох ёстой. За энэ зүйлийг мэдээж үйлдвэрлэлийн төсвөөсөө авнаа гэж. Тэгээ нийтдээ 4 сард 26 мянган нэг жиг үйлдвэрлэх шаардлагатай, 5 сард 46 мянган нэг жиг үйлдвэрлэх шаардлагатай, 6 сард 29 мянган нэг жиг үйлдвэрлэх шаардлагатай гэдгийг үйлдвэрлэлийн төсвөөсөө бид нар авсан байгаа. За үргэлжлээд нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бид нар 0.5 цаг зарцуулдаг гэсэн байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол 4 сард бид нар 26 мянган нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд нийтдээ 1300 цаг зарцуулна гэсэн үг шүү дээ. За иймэрхүү байдлаар 5-6 сардаа бас тооцоолж үзсэн байна. Тэр улирлын хэмжээнд бол нийтдээ 5050 цаг ажиллах юм байна гэж харж болно. За тэгэхээр 1 цагийн үнэлгээ 10 төгрөг байгаа учраас 10-даа үржихээр 4-р сарын шууд хөдөлмөрийн зардал нь 13 мянган төгрөг. Тэгэхээр шууд хөдөлмөр гэхээр яг нөгөө бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа хүмүүсийн цалин гэсэн үг шүү дээ. 5 сард 23 мянга гарах юм байна. 6 сард 14,500 гарах юм байна. Өөрөөр хэлэх юм бол улиралд нийтдээ энэ яг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа шууд хөдөлмөрийн зардал нь 50,500 гарах юм байна гэдгийг бид нар шууд хөдөлмөрийн төсвөөс харах боломжтой байна гэсэн үг. За цаашаа. Тэгэхээр үйлдвэрлэлийн төсвөө үндэслээ бид нар үйлдвэрлэлийн зардлын 3 элемент болох шууд материал, шууд хөдөлмөрийн төсвийг бэлтгэсэн. Одоо 3 дахь бүрэлдэхүүн чинь үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал байгаа. За үнц гэдэг нь шүү дээ. Үнц. Тэгэхээр ABV компани үнцийн норм тооцоолохдоо шууд хөдөлмөр цагийн суурийг ашигладаг гэж. Тэр хувьсах үнцийн түвшин буюу хувьсах үнцийн нормыг тооцоолохдоо нэг шууд хөдөлмөр цагт 20 төгрөг байдгийн байна. Мөн дээрээс нь сар бүрийн тогтмол үнэтэд 50 мянган төгрөг байдаг. Гэхдээ үүний 20 мянган төгрөг нь мөнгөн бус зардал буюу үндсэн хөрөнгө хэлэгдэл байгаа юм байна. За ийм нөхцөлд компани үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын төсвийг бэлтгэнэ гэж. Тэгэхээр үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын төсвийг харвал за шууд хөдөлмөрийн төсөв дээр байгаа бидний нэг үнцийн норм ч угаасаа шууд хөдөлмөр цаг байгаа учраас шууд хөдөлмөрийн төсөв дээр байгаа төсөвлөж байгаа нийт хөдөлмөр цаг айн дээр авцсан байна те 1300, 2300, 1450 гэдэг те. За үүний дараа үнцийн норм 20 төгрөг гэдэг бидний мэдээлэл дээр байгаа ш те. За эндээс харвал одоо чинь 4-р сарын мэдээлэл дээр хувьсах үнц нь 26 мянган төгрөг, тогтмол үнц нь 50 гэдэг бол 4-р сарын нийт үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал нь 76 мянга байгаа. Гэхдээ үүний 20 мянга нь мөнгөн бус зардал учраас 4-р сарын үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд төлж байгаа мөнгө нь 56 мянга байна гэдгийг эндээс харах боломжтой. Тэгэхээр 5-6 сарын тооцоолж гэсэн яг адилхан байдлаар явна. Тэгэхээр улирлын хэмжээгээр авч үзэх юм бол үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд компани 191 мянган төгрөгийг төлөх юм байна гэдгийг төсвөөс харах боломжтой байна. За тэгэхээр энэ илэгдэл чинь өөрөө мөнгөн бус зардал учраас гэдэг мөнгөн бус зардал. Бидний нөгөө үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал дотор чинь мөнгөн болон мөнгөн бус бүх зардал багтсан байна. Тэгэхээр мөнгөн бус нь хэдий мөнгөн зардал нь хэдий гэдгийг ялгаж харуулж байна гэсэн үг тийм. Ялгаж харуулж байна. За үргэлжлээд. Тэгэхээр үйлдвэрлэлийн төсвөө үндэслээ бид нэр шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын төсөв бэлтгэсэн. За одоо бэлэн бүтээгдэхүүний эцсийн үйлдвэрлэлийн төсвийг бэлтгэнэ гэж. За тэгэхээр энэ төсөв дээр эхлээд нэгжийн үйлдвэрлэлийн зардал буюу нөгөө өртгийн тооцоолыг бол хийдэг. Тэгэхээр үйлдвэрлэлийн зардал дотор бидний мэдих
материал хөдөлмөр үнц явж байгаа тийм ээ. За тэр утгаараа эхлээд шууд материалыг оруулж ирсэн. За нэгжид 5 паундыг бол зарцуулдаг. Бид нар шууд материалын төсөв дээр байгаа. Мөн дээрээс нь нэгжийн өртгөн 40 мөнгө гээд байгаа. За тэгэхээр нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарч байгаа шууд материалын зардал бол 2 төгрөг гэсэн үг шүү дээ. 2 төгрөг. За цаашаа шууд хөдөлмөрийг харлаа. Шууд хөдөлмөр дээр нэгжид 0.5 цаг, 1 цагийн үнэлгээ 10 төгрөг гэсэн байна. Энэ хоёр мэдээллийг мэдээж шууд хөдөлмөрийн төсвөөс авсан байна. За цаашаага үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг тооцоолсон. Тэр үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бид нар тооцоолохдоо нэгжид 49.7 байна гэд тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл 251 мянга чинь нийт үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал болоод түүнийгээ нийт хөдөлмөр цагтаа хуваацах юм бол 1 цагийн дүн нь 49.7 гэдгийг ойролцоогоор гаргаад ирсэн байна. Тэгэхээр үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал дээр нөгөө шууд хөдөлмөр цагийг ашиглаж байгаа учраас нэгжид 0.5 байна. Нэгжийн өртгөн 49.7 байна гэдэг. За ингээд тооцоолж үзэхэд нэгж үйлдвэрлэлийн өртгөн 499 төгрөг байна. Тэгэхээр нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх өртөг гэсэн үг. 499 төгрөг. За тэгвэл бараа материалын бэлэн бүтээгдэхүүний эцсийн үлдэгдлийн тоог харвал бидний үйлдвэрлэлийн төсөв дээр байгаа 5000 нэгж. За түүнийг нэгжийн өртөг 499-тэй үржих юм бол бэлэн бүтээгдэхүүний эцсийн үлдэгдлийн өртгөн нь төсөвлөж байгаа өртгөн нь 24950 байна гэдгийг харах боломжтой. За үргэлжлээд дараагийн төсөв явж байна манайхаа. Ерөнхий ба удирдлагын зардлын төсөв гэж. Тэгэхээр АБВ компани ерөнхий удирдлагын зардлыг хувьсах болон тогтмол хэсэгт хувааж авч үздэг юм байна. Тэр хувьсах зардал нь нэгжид 0.5 төгрөг буюу 50 мөнгө байд юм байна. Тогтмол зардал нь сард 70 мянган төгрөг байдаг юм байна. Тэр тогтмол ерөнхий удирдлагын зардалд илэгдлийн зардал 10 мянга багтцсан байгаа шүү гэж. За энэ нөхцөлд ерөнхий удирдлагын зардлын төсвийг бэлтгэнэ үү гэж. За ерөнхий загварыг харвал эхлээд төсвөлсөн борлуулалтыг бид борлуулалтын төсвөөс авч байгаа. За түүнийгээ хувьсах ерөнхий удирдлагын зардлын норм буюу төвшин 0.5-аар ингээ үржиж өгөх юм бол 4-р сарын ерөнхий удирдлагын хувьсах зардал нь 10 мянга. За үүн дээр тогтмол 70 мянга нэмчих юм бол нийт ерөнхий удирдлагын зардал нь 80 мянга. За энэ 80 мянгаас мөнгөөр гараагүй зардал нь илэгдэл 10 мянга байгаа учраас зөрүү 70 мянга нь ерөнхий удирдлагын зардалд яг мөнгөөр төлж байгаа. Мөнгөний зарлага нь 70 мянга байна гэдгийг харах боломжтой. За яг үүнтэй адилхан байдлаар 5-6 сарыг бол тооцоолно. Тэгэхээр бидний асуулт 5 дээр юу гэж нэхэр ерөнхий удирдлагын зарлалын нийт мөнгө нь зарцуулалтын улирлын дүн хэдвэ гэж. Яг мөнгөөр төлсөн зардлын дүнг бол асууж байгаа тийм ээ. За хариултыг харуул 230 мянга гарсан байна. За тооцоолыг хамтдаа харъя те. Тэр 4 сард ингээд сая 70 мянга гарцсан. За 5-6 сарын тооцоол нь яг адилхан байна. Нөгөө хувьсах ерөнхий удирдлагын зардлын норм буюу түвшнээр үржүүлээд нийт хувьсгаа гаргаад тогтмолоо нэмээд нийт зардлаа гаргаад мөнгөн бус зардлааслаа мөнгөөр гарч байгаа зардлаа бид нэр гаргаад ирнэ гэсэн үг. За тэгэхээр эндээс харвал АБВ гэдэг компани 456-г нийлсэн дүнгээр буюу улирлын хэмжээгээр ерөнхий удирдлагын зардалд 230 мянган төгрөг төлнө гэд төсөвлөж байгаа гэсэн үг. Төсөвлөж байгаа. За үргэлжлээд дараагийн төсөв мөнгө хөрөнгийн төсөв гэж.
Тэгэхээр мөнгөн хөрөнгийн төсөв нь дотроо 4 хэсэгт хуваагддаг гэж. За эхний хэсэг нь мөнгөн орлого гэж. Тэр санхүүжилтийн үйл ажиллагаанаас хүлээн авснаас бусад орох мөнгөн гүйлгээг мөнгөн орлого гэсэн хэсгээр бол жагсаан бичдэг. За хоёр дахь нь мөнгөн зарлага гэж. Зээл авах, за мөн дээрээс нь хүүгийн төлбөртэй холбоотойгоос бусад бүх мөнгөн зарлагыг энэ хэсэгт оруулж явдаг. За гурав дахь нь мөнгөний илүүдэл ба хомсдол гэдэг асуудал байна. За илүүдэл ба дутагдал ч гэдэг юм уу те. Хэрвээ хомсдол үүсэх юм бол компани зээл авах шаардлагатай юм байна. За хэрвээ илүүдэл үүсэх юм бол өмнөх зээлээ төлөх байдлаар ч юм уу. За эсвэл өөр төрлийн хөрөнгө оруулалт хийх байдлаар явж болно гэдгийг тодорхойлдог гэсэн үг. За дөрөвтг нь санхүүжилтийн гэдэг хэсэг байгаа. За энэ хэсгээр бид нөгөө мөнгө дутсан бол авж байгаа зээлээ тусгаж харуулдаг. За мөнгө илүүдсэн байгаа бол тухайн өмнөх авсан зээл эргэн төлж байгаа байдлыг тусгаж харуулдаг юм аа гэж. За ингээд мөнгөн хөрөнгийн төсвийг харахаас өмнө компани мөнгөн хөрөнгөтэй холбоотой зарим мэдээлэл бол өгсөн байна. Тэгэхээр ABV гэдэг компанид шугамн зээлийн эрх байгаа юм байна. 75,000 төгрөгийн зээл авах боломжтой тийм эрх бол нээлттэй байгаа юм байна. За шаардлагатай байлгах мөнгөний үлдэгдэл нь 30,000 төгрөг заавал сард үлдэх ёстой юм байна. Мөн дээрээс нь зээл хэрвээ авахаар бол улирлын ихэнд авдаг. Тэгээд улирлын төгсгөлд эргэн төлөлтийг хийдэг юм байна. 4-р сард компани 49,000 төгрөгийн мөнгөөрх ногдол шиг бол олгоцсон юм байна. 5 сард 143,700-ийн 6 сард 48,300-ийн тоног төхөөрөмж тус худалдаж авсан юм байна. Мөн дээрээс нь 4 сарын 1-ний мөнгөний үлдэгдэл нь 40,000 байгаа юм байна гэж. Тэгэхээр эдгээр мэдээллүүдийг үндэслээд бид нар мөнгөн хөрөнгийн төсвөө бэлтгэнэ. За тэгэхээр мөнгөн хөрөнгийн төсөв нөгөө доторх 4 хэсэг нь одоо энд гараад ирж байна. За энэ нөгөө мөнгөн орлогын хэсэг явж байна те. Мөнгөн орлого. За энэ нөгөө мөнгөн зарлага явж байна те. Мөнгөн зарлага. За тэгээ энэ хоёрын зөрүү дүнгээр чинь нөгөө илүүдэл ба хомсдол гэдэг хэсэг нь гараа явж байна. Тэгээ дөрөвтг нь санхүүжилтийн хэсэг гэдэг. Тэр мөнгөн хөрөнгийн төсөв бол ийм 4 бүрэлдэхүүнтэй байдаг шүү гэж. Ийм 4 бүрэлдэхүүнтэй байдаг. За тэгэхээр 4 сарын мэдээлэл дээр бид нар харуул мөнгөний эхний үлдэгдэл 40,000 байгаа юм байна. За тэр дүн дээр бид нар борлуулалт хийгээд борлуулалтаас авж байгаа буюу авлагын цуглуулалтаас бий болж байгаа мөнгө нь 170,000 байгаа юм байна. За бид нар борлуулалтын төсвийн дараа авлага цуглуулалтын хуваарийг бэлтгэсэн байгаа шүү дээ. Тэр хуваар дээр 170,000-а цуглуулсан байна. Тэгэхээр компанид байгаа 4-р сарын нийт боломжит мөнгө бол 210,000 байна гэдгийг эндээс харах боломжтой. За тэгвэл бидний эхний хэсэг болцсон. Мөнгөн орлого нь 210,000. За мөнгөн зарлага дээр материал, хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, ерөнхий ба удирдлагын мөн дээрээс нь тоног төхөөрөмжийн худалдаа авалт гэдэг. За ногдол ашиг гэдэг мэдээлүүд явж байна. Тэгэхээр энэ улаанаар тэмдэглэсэн байгаа бид нар материалын мөнгөн зарцуулалт гэдэг. Шууд материалын төсөв бэлтгэсний дараа бид нар материал зарцуулж байгаа мөнгөн зарцуулалтын хуваарийг бэлтгэсэн байна. Тэндээс 4-р сард гарч байгаа мөнгө нь 40,000 төгрөг байна гэж. Харин дараа нь үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын төсвөөс мөнгөөр гарч байгаа үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал нь 56,000 байгаа гэдгийг гаргаад ирсэн байна. За ерөнхий удирдлагын зардлын төсөв дээр 70,000 төгрөг байгаа. За ингээд эндээс харуул 4-р сарын мөнгөн зарлага нь 228,000 болсон юм байна. 228,000. За тэгвэл компани нийт боломжит мөнгө чинь
210,000 байгаа. Гэтэл мөнгөн зарлага нь 228,000 болчихдог. 228. Тэгэхээр бидний мэдээлэл дээр байгаа нэг мэдээлэл нь юу гэхээр заавал байлгах мөнгөний хамгийн бага үлдэгдэл чинь 30,000 байна. 30,000. Тэгэхээр 18,000 гэдэг чинь мөнгө ингээд дутчихлаа. 30,000 байхын тулд бид нар 48,000 төгрөг зээлэх шаардлагатай шүү гэж. Зээлэх шаардлагатай. Тэгэхээр мөнгө орлогоосоо мөнгөн зарлагаа хасахад хасах 18 мөнгө дутсан. Заавал байлгах мөнгөний үлдэгдэл чинь хамгийн багадаа 30,000 заасан учраас бид нар зээл авах шаардлагатай мөнгө дутсан юм чинь тийм. Тэгэхээр тэр зээл нь 48,000 төгрөг байна гэж. Тэгэхээр энэ зээлийг бид нар 4-р сарын санхүүжилт хэсэг дээр зээл гэдэг дээр бол ингэж тавьж өгч байгаа. Тэгэхээр энэ зээл авснараа энэ санхүүжилтийг авснараа 4-р сарын мөнгөний үлдэгдэл нь 30,000 үлдэж байна гэсэн үг. Үлдэж байна. Тэгэхээр мэдээж энэ 4-р сарын эцсийн үлдэгдэл чинь 5-р сарын эхний үлдэгдэл байдлаараа тайлагнаж явна те. Ойлгомжтой. За тэгээд 5-р сар чи одоо энэ 4 сарын 30-ны үлдэгдэл чинь 5 сарын эхний үлдэгдлээ явна. За авлага цуглуулалт бол мэдээж нөгөө авлага цуглуулалтын хувьяас бид нар 410,000 гараад ирсэн. За ингээд нийт боломжит мөнгө нь 440,000, нийт мөнгөн зарлага нь 400,000. Тэгэхээр зөрүү 40,000 болчих. 40,000. За тэгэхээр энд бол нөгөө мөнгө дутж байгаа зүйл байхгүй учраас мөнгөний байлгах доод хэмжээ 30,000-аас дээш байгаа учраас ямар нэгэн зээл авах шаардлагагүй юм байна гэж. Бид нар мөнгөний илүүдэлтэй байхад зээлийн эргүүлэн төлдөг гэсэн. Гэхдээ бидний шалгуур дээр юу гэж юм хэрэг улирлын ихэнд зээл авсан бол улирлын төгсгөл төлдөг гэж нэг мэдээлэл яваад байгаа шүү дээ. За тэгэхээр 4-5 сарын бид нар мөнгөн хөрөнгөний төсөв бэлтгэжлээ. За тэгвэл 6 сард мөнгөний илүүдэл үүсэх юм уу эсвэл хомсдол үүсэх юм уу гэж асууж байна. За зөв хариулт нь бол 130,500 буюу мөнгөний илүүдэл үүснэ гэдэг зөв хариулт байгаа юм байна. За тэгвэл тооцоолыг харъя тийм. Тооцоолыг харъя. Тэгэхээр 5 сарын мөнгөний эцсийн үлдэгдэл чинь мэдээж 6 сарын эхний үлдэгдэл гэж явна. Ойлгомжтой тийм. За түүн дээр авлага цуглуулалтын хувьяас 360-ыг авна. За нийт мөнгө орлого нь нийт боломжит мөнгө нь 400,000, мөнгөн зарлага нь 260-с 500. Тэгэхээр орлогоосоо зарлагаа хасгаар мөнгөний илүүдэл нь 130,500 байна. Мөнгөний илүүдэл. За тэгэхээр улирлын ихэнд бид нар энд 48,000 зээл авсан байгаа. Тэр мөнгөний илүүдэлтэй байгаа мөн дээрээс нь улирлын ихэнд зээл авах юм бол улирлын эцэс зээлээ төлөх шаардлагатай гэсэн тийм. Тэгэхээр 6 сард бид нар мөнгөний илүүдэлтэй байгаа учраас улирлын төгсгөлд зээлээ төлнө. За энд ингээ үндсэн өрөө төлж гин. Үндсэн өрөө мөн дээрээс нь хүүгээ төлж гин. Хүүгийн тооцоолыг энд харуулж гин тийм. Нөгөө 75,000-ын шугамн зээлийн эрх байгаа 16% хүүтэй. За тэр дүнгээс тэр эрхээс бид нар 48,000 зээл авсан байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр 48,000-аа үржихэн 16%, жилийн хүү. Тэгэхээр 4, 5, 6-ыг 3 сард ашигласан учраас 12 сардаа хуваагаад 3 сардаа үржих юм бол 3 сарын хүү нь 1920 байна. За үүнийг төлж байгаа. За эндээс харуул 6 дугаар сарын мөнгөний үлдэгдэл маань 80,580 болж байна. 80,580 болж байна. За иймэрхүү байдлаар компани мөнгөн хөрөнгөний төсөв бол бэлтгэж явдаг шүү. За цаашаа. Тэгэхээр өмнөх төсвүүд дээр үндэслээд бид нар төсвөлсөн орлогын тайлангаа бэлтгэнэ гэж. Төсвөлсөн орлогын тайлангаа бэлтгэнэ. За тэгэхээр ямар мэдээллийг ашиглаж бэлтгэж чинь гэхээр борлуулалтын төсвүүдээр байгаа дүнгээ ашиглаад борлуулалтын орлогоо бол гаргаж ирнэ тийм ээ. Нөгөө 1 сая. Нийт 100,000 нэгжийг борлуулна, нэгжийн 10 учраас 1 сая.
За бэлэн бүтээгдэхүүний эцсийн үйлдвэрлэлийн төсөв дээрээс бид нар борлуулсан барааны өртгөө ингээд гаргаад ирж болно. Нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх өртгө нь 499 байгаа гэж бид нар тооцоолсон байгаа шүү дээ. Тооцоолсон байгаа тийм. Тэгэхээр 499-ээр үйлдвэрлээд 11-жээр 10 төгрөгөөр борлуулдаг гэсэн үг байхгүй юу? Борлуулдаг гэсэн үг. За тэгэхээр борлуулалтын орлогоосоо борлуулсан барааны өртгөө хасах юм бол компанийн нийт ашиг нь 501 мянга болж байна. За үүний дараа бид нар ерөнхий удирдлагын зардлын төсвөөс ерөнхий удирдлагын зардлаа гээд авах юм бол 260 мянга байна. За түүний дараа хүүгийн зардал нөгөө 1920 мөнгө өрнгийн төсөв дээр байгаа тийм 6 сар дээр тэр дүнгээ хасаад өгчих юм бол төсвөлсөн орлогын тайлан дээр байгаа төсвөлж байгаа ашиг нь 239,080. Тэгэхээр компани 4, 5, 6 сар за нийтдээ нэг улирлын хэмжээнд 239,080 төгрөгийн ашиг олно гэж зорилтоо тавьсан байна. Ашигаа төлөвлөж байна гэсэн үг тийм. Төлөвлөж байна. За тэгвэл төсвөлсөн орлогын тайлангийн дараа төсвөлсөн балансаа бэлтгэнэ. Тэгэхээр төсвөлсөн баланс дээр өмнөх төсвүүд дээр байхгүй байгаа зарим мэдээллүүдийг өгсөн байна. За компани газартай юм байна, хувьцаатай юм байна, хоримтлогцсон ашигтай юм байна, тоног төхөөрөмжтэй юм байна. Тэгэхээр эдгээр мэдээллийг эдгээр мэдээлэл дээр үндэслээд дээр нь өмнөх төсвүүд дээр гарсан одоо чинь нэг авлага цуглуулалт дээр үүсэж байгаа үйлдэгдэл, өглөг төлөх дээр үүсэж байгаа үйлдэгдэл, бүтээгдэхүүн дээр үүсэж байгаа үйлдэгдэл. За тэдгэрийг үндэслээд бид нар балансаа бэлтгэнэ гэсэн үг. За баланс бэлтгэж байгаа байдлыг харуулж байна. ABV компани 6 сарын 30-наарх төсөвлөж байгаа баланс юм аа. Хөрөнгө талдаа мөнгө нь 80,580. Энэ бол мөнгө өрнгийн төсөв дээр байгаа 6 сарын 30-ны үйлдэгдэл тийм ээ. 6 сарын 30-ны үйлдэгдэл. За харин дансны авлага бол 6 сарын борлуулалтын 300 мянган төгрөгийн 30% нь гээд 90 мянга үлдсэн байна. За материалын хувьд бол 11,500 паунд материал үлдэж байгаа юм байна. Нэгжийн 40 мөнгөөр авдаг учраас ингээд 4,600 төгрөгийн түүхийд материал байна. За бэлэн бүтээгдэхүүн дээр 5,000 нэр бүтээгдэхүүн үлдэж байгаа. Түүнийг нэгжийн өртөгт 499-тэй үржих юм бол 24,950 байна гэж. За энэ дүн дээр эргэлтийн бус нөгөө газар, тоног төхөөрөмж хоёроо нэмэх юм бол компани нийт актив буюу хөрөнгө нь 617,130 гарсан байна. За нөгөө талдаа их усүр талдаа үзэх юм бол дансны өглөг нь 28,400. Тэр материал авахтай холбоотой үүсэж байгаа өрийн үйлдвэрлэлийг энд бол тавьж өгөх ёстой тийм ээ. Тэр утгаараа 6 сарын худалдаа авалт 56,800-ийн 50% нь өөр болж үлдэж байгаа. За энэ мөнгийг 7 сартаа бол төлнө тийм. За дээр нь эзэдийн өмчийн 2 бүрэлдэхүүнийг нэмээд их усүр тал нь 617,130. Тэгэхээр төсвөлж байгаа баланс маань 617,130-аар тэнцэж байна гэж. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн сэдвээр уулзлаа. Түр баяртай.